Өнөөдрийн ярих сэдв маань муу санаа эзнээ отно гэдэг. За энэ бол ер нь бол тархины нейропластик буюу уян хатан чанарын тухай өгүүлж байгаа зүйл. Гэхдээ дээр үеийн эртний хууль буюу сургаалыг аваад үзэх юм бол сав шимийн хуулийн шимний тухай хууль яригддаг энэ дээр. Тэгэхээр үнийг ойлгоход бол маш энгийн. Яагаад муу санаа эзнээ отно вэ гэхээр энэ бол сэтгэл хөдлөл биш. Энэ бол бид нар өөрсдөө агуулж байдаг зүйл муу зүйл буцаад бидэнд одоо муу зүйлээ өгнөө л гэсэн санаа. За энэ тархины түрүү хэлсэнтэй нейро пластик буюу уян хатан чанар гэдэг. За энэ тухай нэг эцгийн дурдчихаар энийг бол бид нар өөрсдөө нэлээд сайн ойлгоод авна. Тэгэхээр бидний тархи мэдээж одоо их сонин ажилдаг. Ер нь бол тийм залхуу одоо юу гэдэг юм барилаар ажилдаг. Ягаад би энд залхуу гэж байгаа юм бэ гэвэл бид нар ямар нэгэн тим юм ийм юм хийн гэдэг санал болгоход хамгийн эхлээд одоо өмнө явагдаж ийсэн, өмнө хийгдэж байсан, өмнө давтамжтай үйл хөдөлгөөнөөр явагдаж байсан тэр замыг тарих шууд сонгодог. Нэгсэндээ шин замыг одоо сонгохоос залхуурдаг гэсэн. Зүгээр урд нь бэлэн явж исэн юм чи би нэгээ сонгоч идэ гэсэн тэр замаар илэрхийлэгддэг. Гэтэл бид нар өмнө одоо ямар нэгэн муу зүйлтэй хүн муулах дуртай эсвэл одоо ямар нэгэн тийм атгах санаа агуулдаг эсвэл ямар нэгэн зүйлээр айдаг тэр айдас нь бидний одоо тархинд нэлээд хідэн удаа давтамжтай явчихсан бол тэр зам аль хэдийнэ гарчихсан гэсэн. Тэгэхээр нөгөөх нь одоо зан авир бүр тухайн үеийн сэтгэл хөдлөлөөс илүү зан авир болоод үлдчихсэн тэрэндээ одоо байж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар одоо ингээд жишээ нь одоо ямар нэгэн юмас айдаг гэж бодох юм бол за би одоо үнээс айхгүй даа гэж бодоход энийг бол тарих бол зүгээр тухайн үед л хүлээж авдаг. Тэгээд яг үйлдэл гаргахдаа нөгөө л нэг айцыг буцаад татаад ирдэг бид нэр. Тэгэхээр яг тэнгууд л бид нар яах вэ? Айж эхэлдэг. Унаасаа л тэр үйлдэл нь татагчаар бид нар чинь дадал зуршлаараа бид нар яах вэ? Түүнийг хийдэг. Гэтэл үүн дээр одоо энэний замыг ингээд эргээ задлахад яг тархины уян хатан чанар гэдэг дээр очино бид нар. Энийг тийм их ойлгохдохгүй айхтар зүйл бол биш. За эхлээд бид нар ямар нэгэн хүнийг одоо тэр хүн муу хүн ч гэдэг юм уу тэр хүн ууртаа гэж бодъё гэж бодъё. За эхлээд бол яг зүгээр бид нэр ингэж 1 2 3 удаа бодно. Харин нэлээд давтамжтай энийг бид нар ингээд хийгээд бодоод ивэл тарих тэр хүлээгээд авчихдээ. Ерөөсөө л энэ л замаар явах юм байна. Нэгсэндээ тэр нэг тархины уян хатан нейронуудын холбоосууд нь хоорондоо хүлээж авдаг, мэдээлэл хүлээж авдаг. Би энэ хүний тухай ойлголтыг би ингэж л хүлээж авах юм байна. За дараа нь тэр хүн мэдээж одоо уургүй байсан ч бид нар яах вэ? Тэр хүнийг харангууд биднэрт энэ хүн бол уур гэдэг дохиог яах вэ? Бид нар хүлээж авдаг. Тэгээд дараа нь яах вэ? Бид нар тэр тархи маань өөрийнхөө мэдрэмжийг бидэнд гаргаж өгдөг. Нэгсэндээ одоо бидний өмнөөс бид нар зориулж юм гаргаж өгдөг гэсэн. За энэ бол нөгөө хүнийг харах юм бол за энэ бол нөгөө нэг ууртай хүн чинь энэ шүү дээ. Нөгөө нэг айдас чинь энэ шүү дээ гэд бидний яах вэ? Бид нар таагүй зүйлийг гаргаж өгдөг. Нэгсэндээ бид нар өөрсдийнхөө тархин дотор боловсруулсан муу зүйлийнхаа одоо гэдэг хариу үйлдэлд ордог. Эсвэл тэрэндээ бид нэрвэгддэг. За энийг л яах вэ? Бид нар муу санаа эзнээ отно гэдэг зүйлтэй холбож ойлгож болох юм. Тэгэхээр бид нар тэр таагүй зүйлийг бид нар өөрсдөө тархиндээ үйлдвэрлээд тэгээд түүндээ нэрвэгдээд тэгээд бид нар яах вэ? Нэрвэгдэхдээ мэдээж л бидний тархинд тэр зүйл байгаа юм чинь л хамгийн эхлээд нэрвэгдэх хүн нь бид нар өөрсдөө болдог. За үүнийг бол монголчууд мэдээж одоо юу гэдэг эртээр үеэс мэддэг байсан. Тийм болохоор муу санаа эзнээ отноо гэж биднэрт яг
санамж, сургаал болгож энийг альцсан байдаг. Энийг зүгээр тарих шинжлэлийн ухаанч гэдэг юм уу, зүгээр орчин үеийг ингээд бодоод харахад ийм л үйл явдал болдог. Тэгэхээр үүнийг яаж арилгах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Тэгэхээр түрүүн бид нар хэлсэнтэй тарих бол нөгөө нейропластик гэдэг маань тархины уян хатан чанараа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл бид нар одоо тархинд тийм үү. За энэ хүн бол одоо гэдэг нь муухай зүйл биш ээ. Шин зүйл оруулна те. Энэ хүн бол таата сайхан одоо дурсамж надад үлдээсэн гэж тэр тийм зүйлийг яах вэ гэвэл яг л тэр таагүй мэдээлэл яаж суусантай адилхан замаар олон удаа давтж байж дахиж бид нэр тархинд шин замыг бий болгоно. Тэгэх юм бол тархи яг хуучин замаа орхиод шин зам руу ороод шин замаар яг нааш цаашаа олон удаа явах юм бол тэр олон удаа давтагдсан зүйлийг тарих шинээр бий болгож гаргаж ирнэ. Тэгэхээр одоо бид нар хэрвээ бид нар нэг тийм муу атгах санаа байдаг бол энийг бол бид нар өөрчилж болно. Энийг бол бид нар шинээр өөрсдийнхөө хүсснээр дахиж шин зам суулгаж болно. Гэхдээ энд бол мэдээж одоо цаг хугацаа хэрэгтэй, төвчээр хэрэгтэй. Бас бидний тарих яагаад ингэж ажилддаг вэ гэдгийг ойлгочихсон байхад энэ бол болохгүй зүйл биш. Энийг бол болох зүйл. Бид нар бол бусад хүмүүсүүдийн тухай муу санаа, атгах санаа өөртөө өвөрлөхгүйгээр сайхан санаатай, сайхан сэтгэлтэй хүн болж өөрсдийнхөө эргэн тойронд тийм үү, өөрсдийнхөө эргэн дээрд бид нар сайхан зүйлийг бий болгож чаддаг гэдэг тэр одоо уян хатан чанарыг л нейропластик буюу бидний тархины уян хатан чанар гэдэг байгаа. Тэгэхээр энэ бол муу санаа эзнээ отно гэдэг нь хэрвээ та муу санаа өвөрлөөд ямар нэгэн тийм таагүй зүйл танд байгаа бол энэ бол хамгийн эхлээд нэрвэгдэх хүн нь энэ бол та өөрөө. Бид нар ч гэсэн хүмүүсийн тухай таагүй зүйл ярьдаг тийм үү? Тэрийг хамгийн эхлээд бид нар хэн сонсож байгаа вэ? Тэр хүн биш шүү дээ. Энийг бол хамгийн эхлээд бид нар өөрсдөө хамгийн эхлээд миний чих эхлээд сонсож байгаа. Тийм учраас тэр муу үр дагаврыг хамгийн эхлээд би өөрөө хүртдэг юм аа. Бас тэр санаа нь чамайг хизээ нэгэн чамтай дахиж уулзах гэж чамайг нэг юмний цаана суугаад отоод байдаг юм шүү гэдгийг л энд бүрэн илэрхийлж өгсөн. Эсвэл хэдхэн л 2-3 хаан л одоо үг. Тэгэхээр бид нэр эртнэр үеэс ингэж сургаалыг хэдхэн үгийн дотор хэдхэн одоо өгүүлбэр бүр биш хэдхэн үгийн дотор ингэж нууж одоо ирсэн. Одоо энийг харин бид нар яг сайн задлж ойлгох нь л үлдэж байгаа. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.